нөгөө 10 жил ингээд сургуультай явахаа өмнө нэг 2 талах ч юм уу 2 боо идчихэл явчингууд өдөр нэг 10-11 цагт үтэн голгоо ингээд харлаа амар үсдэг. Гэсэн л эсрэгээрээ өвлөө явчихаар яадаг шүү. Тэгэхээр бид нэр заа өсөд ядаргаа болоод идэв хос явчих гэж явцдаг шүү дээ. Тэгэнгүүт яг энэ чинь яг энэ нөгөө хоолдох дараалтай байгааддаг. Тэгэхээр ажлын бүтээмжээ сайн байлгая. Илүү одоо илчлэг бидээ хоригдуулахгүй буюу өөхөө нэмэхгүй байя гэж бодож байгаа бол та ерөөсөө зүгээр зөв дараатаар идэх сурч хамгийн ингээ арга гэсэн үг. Тэгэх юм бол та өглөө 2 сүм өгөрцгийг 2-3 сүм өгөрцгийг идлээ, дээрээс нь өндгөө идлээ хамгийн сул талхаа ичиж байгаа байхгүй. Та ингээ шөнийн турш унтаад юу ч идээгүй шүү дээ. Тэгээ өглөө босч ирж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр үед яг нөгөө тэр шаардлагатай илчлэгээ ингээ би чи ингээ хүсцэн хүлээцэн ингээ сандарсан байж байгаа байхгүй. Амин чухал эртний хангалтанд бол та багахан илчлэгтэй хурдан задар тийм өгчөөд байгаа байхгүй. Тэр нь ногоо. Тэгвэл амин чухал эртний чи хэрэгцээ ингээ хангачиж байгангууд би за илчлэгээ өгчлөө гэж тайвширчдаг байхгүй. Тэгээд араас нь өндгөө өгчөнгүүд өндөгч өөрөө харьцангуй удаан задарч танд илчлэгээ өгнө тий. Тэгэхээр ингээд цусны чинь сахар ингээд баг багаар нэмэгдээл илчлэг чинь ингээд баг багаар цусандаа ороод яваад гэсэн байхгүй. Тэгдэг учраас тэгж ингээд савлалт үгүйсгүй. Тэгэхээр өөр нь эрүүл тэмцэртэй хоолтын ард суурь нь ерөөсөө та тэр цусны сахарыг буюу тэр илчлэгээ хэд багсахгүй хэд өсдүүлэхгүй л яваад ахын чухал байгаа байхгүй. Тэгээд хоолтой хоорондын зай ч гэсэн ард нь дандаа л тэр тактик яваад.